Hey юу эцхэн залуусаа New Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Монголын хип-хопын 7 хоногийн товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. За ингээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За эхний сэдэв бол influencers жагсаалттай холбогдож байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэ одоо намд сүнсээ худалдсан ч юм уу үзэл бодлоо зарсан хүмүүсийн жагсаалтыг бол гаргасан байсан. За энэ жагсаалтад бол бидний мэдэх маш олон хүмүүс байснаас гадна манай хип-хоп салбараас бас цөөнгөө хүмүүс харагдчихсан. Та бүхний харж байгаачлан энэ хүмүүсийн хажууд QR кодогоо хэдүүлээ тэгээд шууд уншуулад үзье. За хамгийн ихний QR бол манай салбарынхнаас 2013 оноос эхэлж байгаа Punk and Rap хамтлагийнхан байсан. За энэ кодыг уншуулад ороход бол амжилттай ахиулыг гэдэг дууг Дүлгөөн, Цэлмүүн, Цэцээ, Kiwi энүүн Punk and Rap хэмээх хамтлагууд бол хамтарч дуулсан байсан. За энэ дуу бол 2013 оны 100 цацагдсан байсан. Тэгээд ардчилсан намын дуу юм шиг байлээ. Бүгд бол ардчилсан намын подолкийг өмсч энэ дууг дуулсан байна л да. За энэ дууны комент хэсэг дээр бол 2025 он буюу 12 жилийн дараа хүмүүс орж уур бухимдлаа илэрхийлж байна. За дараагийн уран бүтээлч бол NMN байгаа. QR-ыг уншуулахад бол мөн л адилхан YouTube-ийн дуу гарч иж байсан. Тэгээд 2017 он цацагдсан дуу. Чи бол ирээдүг гэдэг нэртэй дууг зоригт хишиг далаа NMN 3 бол хамтарч дуулсан байсан. За яг энэ дууг нь сонсоход бол ямар нэгэн байдлаар шууд сонгуулийн гэх юм ерөөсө харагдахгүй байсан. Харин видеоны тайлбар хэсэгдэр сонгуулийн юмыг нь янзлаад хайчихсан шүү. Сонгуулийн гэдэг утгаар нь биш, дуу гэдэг утгаар нь сонсоод үзээрэй. Янзтай болсон байна лээ. За нэг иймэрхүү тайлбарыг одоо YouTube channel-ийн хүн хийсэн байлээ. Окей, тэгэхээр энэ дуу нь баттай сонгуулийн талаарх дуу гэсэн үг. За дараагийн манай салбарын хүн гэвэл явсаар байгаад 2021 он таандар дээр очиж гин. За энэ QR кодыг уншуулад ороход түүний 2022 оны 12 сарын нийтлэл гарч иржсэн. За энэ дээр бол рэпер таандар өөрөө стори дээр тайлбар хийсэн байсан. За QR-ыг уншуулж хамтдаа миний 2022 онд бичсэн постыг уншаарай. 21 биш шүү. Тэнийг өстө болохоор тэр үед юмд өртчихсэн юм аа. Тэрийгэ тайлбарлсан пост байгаа. Дургуун хүмүүс болоо сайхан баярлаад ава. Дэмждэг хүмүүстэй хэлэхэд ибн худалдаг дагвэ хөө. Ёстой хуруун засар хуруу шүү. За нэг иймэрхүү болоо тайлбарыг хийсэн байсан өөрөө Instagram дээр. Нилээн урт нийтлэл байсан учраас та бүхэндээ ингэж харуулчих. Дүгнэлтийг бол мэдээж танд үлдээе. За 2021 онд өөр бас Вандебо хамтлаг байсан. Вандебо хамтлаг ойлгомжтой учраас хэдүүлээ ахаад дээшлээ. За ингэж явсаар бид нэр YouTube-ийн салбарын акуулуудын нэг Grimix-тэй таарсан. За түүний QR кодыг уншуулад явж байхад нэг иймэрхүү бичлэг гарч ирнэ. За энэ бичлэг дээр бол ерөнхийдөө би ерөнхийлөгчөөс өөр тандвэ мэндвэ гэж мэдгүй нэг тиймэрхүү юмнууд яриадсан та бүхэн оролоос өөрсдөө дүгнэх байх. За ингээд дээшилж явсаар бол 2024 онд Sex цагаан богдолон Ice Top хамтлагийнхан байгаа. Яг энэ дээр Sex цагаан богдол бол rapper K лайв хийж байхдаа иймэрхүү сэтгэлдлийг бол хэлсэн байгаа. Sex цагаан богдын талаар юу гэж бодож байна ахтаа гаргаж ирсэн шүү дээ. Тэгэл энэ амьдрал чи маш олон сонголт. Тэгээд зүйлүүд сонголтууд л юм да, салаа зам сонголт зөндөл юм байна. Тэрнээс тэгэл хүн өөрөө алийг нь сонгохоо л мэдэх баг. Тэгэл үүлийн үрч гэдэг юм уу, сонголтын үр дүн нь яаж юм. Тэгээ бид бүгд л харж байна. Энэ сайхан одоо хүний хайраар ямар ч итгэл дээр дөрөөлж даврах, хайраар дөрөөлж одоо бас даврах ч гэдэг юм уу, тийм өнгөрөх ч гэдэг юм уу те. Энэ надад хайртай юм чинь гэж тэгж муухай зан гаргах бол муухай, энэ надад итгэдэг юм чинь гэж байлаар ингэж яах бол муухай шатаа угаасаа яаж ч утсан. Ир хүн гэж ярьдаг тэгтээ зөвөр хэлсэндээ л хүрчдэг байх хэрэгтэй хөө. За энэ мэтчлийн ерөнхийдөө манай салбарынхнаас бол хэд хэдэн хүмүүсийн зураг байгааг бол харсан байх. Яг нэг үе бодох юм бол хүмүүсийн айгүй сайн таньдаг болчихсон Монголд ерөнхийдөө бол cancel culture гэдэг зүйл айгүй сайн үйлчилдэг болсон байгаа. Мэдээж шууд өргөс авсан юм шиг юугүй иймэрхүү үзэл суртал суухгүй л дээ. Гэхдээ багаар бол манад нутагшиж байгаа гэдгийг хэлэх нь бол маш их таатай байна. Дараагийн ерөнхийлөгчийн сонгуул болон улсын хурлын сонгуулиар иймэрхүү худалдагдсан хүмүүс бол маш бага гарч ирэх баха. Яг иймэрхүү хүмүүс гарч ирэх юм бол шууд тэр дорн бойкотлоод бол явна гэж бодож байна. За ингээд дараагийн сэдвтэ орцгоё. Дараагийн сэдв бол 113 болон Гинжин нарын 100-ны 100 хэмээх дуутай холбогдож байгаа. Энэ дууны хувьд 1 сар хүрэхгүй хугацаанд иймэрхүү хандлтыг авсан байгаа. За үнэхээр гайхалтай. Манай Монголын хүн амтай харьцуулах юм бол энэ маш том үзүүлэлт. За түүгээрээ энэ дуу бол сайн ба муу талаар бол нийгмийн анхаарлыг бол татсан байна маш олон хүний. Хишиг төгс гэж хүн өөрийнхөө Facebook хаягн дээр эрчүүдийн хямрал нэг хүүхдээ яаж өсөж байгааг мэдхүү. Ээж аав нар нь хүүхдээ өрөөндөө гар утас дээр юу үзэж байгааг нь мэддэггүй. Мэдэгч боломжгүй. Гэтэл
хүүхэд гэр бүлэрээ биш нийгмээр орчин үед сошиал медиагаар анти хүмүүждэг болсон. 113 гинжин 100-100 гэсэн дууг 3-7 хоногийн дотор 2.3 сая хүн үзжээ. Монголын бүх хүүхэд залуучууд үздэг гэсэн үг. Энэ дуу бидний цэцэрлэгтээ сурч дуулдаг Йохоро Брэд ардын дууг бүрэн бузралжээ. Тохмын чинээ газартай тойрон байж хатирья. Толгой мөнгөн гоёлоо ханчир янчир хатирья. Иргэлдэн наадын илдвэрээ зугаалъя. Ушгиралдан наадын мэддгээрээ зугаалъя. Энэ ардын хүүхдийн дууг их мөнгө их найд ярья. Гудамжинд сарья гэж эхлэх 100-100 хипхоп дуу ингэж өөрчилжээ. Тохон чинээ боовондоо тостой гондоо муглья. Тонгож байгаа охиных нь дотоожийг нь сугалъя. Уруу ламын хөхьё оройжонгоо нухья. Иргэлдэн наадья илдв янзаар шаалцъя. Их найдаар нь мөнгө олж гудамжин чэхийг уриалсан ийм дуу залуу үеийг бүтээж байна. Эмэгтэйчүүдийг сексийн объект болгосон ийм хипхоп сонсдог залуучуудаас холхон байгаарай огтоо. Оронд нь Eminem сонсдог залууг сонгоорой. Цаашлаад ардын дуу гутааж уран бүтээл хийхийг хуйлааж зохицуулах ёстой юм байгаа. За нэг иймэрхүү мэдээлэл бол хийсэн байсан. За мэдээж энэ нийтлийн комент хэсэг дээр энэ нийтлийг бичсэн залуутай санал нийлсэн хүмүүс бол маш олноор байсан. За мэдээж энэ залуугийн өнцөг болон комент бичсэн хүмүүсийн өнцөг бас нэг талаараа зүв байж болно. Гэхдээ бас хэдүүлээ энэ асуудлыг арай өөр өнцгөр харах гээд үзье л да. Хүн бол яг сонсдог дуугаараа амьдрал нь яг тэрншгэ болно гэж юу байх вэ? За би болон манай үеийнхэн G Descent, Rocket Bay, Gangster Service, Click Boom гэдэлтэй I Stop гэх мэтчлэн маш хүнд үхтэй dark hip hop-ыг бол сонсож өссөн шүү дээ. Гэхдээ тэглээгээд бүтэн нэг үеэрээ оркууд, дээрэмчин хулгайч хүмүүс од ерөөсө гарч ирээгүй. Хараал хилдэг дуу сонслоо гэд хараал хилээд хүн зодоод яваад байх юм бол хүнд ерөөхдөө те тарих гэж байгаад ямар ч хэрэг байхгүй. Тухайн хүүхдийн ямар хүн болж өсөж хүмүүжих нь гэр бүлийн хүмүүжил болон нийгэм цаг үеэс бол шалтгаалдаг зүйл. Харин иймэрхүү дуунаас бол шалтгаална гэж ерөөхдөө бодохгүй байна. Хэрвээ шалтгаалж байгаа бол асар бага хөв шүү. Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүжил гэж би бол бодож байна. Харин та энэ асуудал дээр ямар хөө байр суурьтай байна? Комент хэсэгт бол санал бодлоо бичээрэй. Сэдв бол ар болон өвөр Монголын ахин нэгэн хамтрал дуутай холбогдож байгаа. Өвөр Монголын алдартай бой бэнд Topline хамтлаг Намонэ. Зүүдний дагин хэмээх дугаараа Монголд маш алдартай болсон өвөр Монголын бой бэнд хамтлаг болох Topline-ийн энэ удаад бол Намонэтэй уран бүтээлийг хийсэн байна. Дуучин Намоныг суугаасаа өнөөдөр хэмээх дуунд цацагдсан. Тэгээд энэ дууны микс мастерыг нь бол Алаго Игоров хийсэн. Дууны продюсераар бол Аялагч хайжсан бөгөөд клипийг нь бол Сэнтэ хийсэн байна. За дууны өнгө айс үг клипүүд ерөөхдөө бол айгүй дайггүй таарчсан. За энэ Topline хамтлагийн хувьд бол миний бодож байгаагаар нэлээд олон жилийн дараа эргэж уран бүтээлийг хийж эхэлж байна. Харин дуучин Намоны хувьд ч гэсэн миний харж байгаагаар сүүлийн үед нэг тийм уран бүтээлдээ идэвхтэй биш байгаадсан, шоунд оролцсон, шоуноос хойш ерөөхдөө ганц хоёрхан уран бүтээл дээр ажилласан гэдэл бас их удаан хугацааны дараа уран бүтээлдээ эргэн ирж байна уу даа гэж харагдаж байна. Гэхдээ Намоны хувьд бол стил энэ зах зээл дээр эмэгтэй уран бүтээлчдийнхаа дунд бол эрэлттэй хэвээрээ байсаар байгаа. За тэгээд энэ 7 хоногт бол ар өвөр Монголын коннекшны ахин нэгэн уран бүтээл бол цацагдсан байна. Би энэ дунд оноо өгдөг байсан бол 10-аас 7 оноо өгөхөөр та бүхэн ч гэсэн энэ дууг орж сонсоод доор нь сэтгэлдээ үлдээгээрэй. За ингээд дараагийн сэдвтэ орцгоё. Дараагийн сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За рэпер Гинжин энэ 7 хоногт өөрийнхөө Facebook хуудсан дээр нэг иймэрхүү мэдээлэл хийсэн байгаа. Соёлын тэргүүний ажилтан цолгүй, соёлын тэргүүний нөхөрсөг үрлэг. Өгсөн авсантаа үлзийтэй байх бол хаастлар номер 1 дүрм. Авсан бол өгж байя найзуудаа. Тоглолтоо хийсэн, хийж байгаа, хийх гэж байгаа. Ирээдүйд хийх бүх хүн урлагийн ахын дүүс найзуудаа. Ильяма альбом Coming Soon. За иймэрхүү тайлбартай нэг бичлэгийг хийсэн байсан. Тэгээд бичлэгийг нь шууд товчлоод та бүхэндээ өргөчээ. За энэ стадион ч юм уу social park ч юм уу тийм газруудад тоглолт хийгээд хэдэн 10 мянган өстөн биш их фэнүүдийг ингээд цуглуулж чаддаг. Оргиодог тэр хамт дуучдаг бас уриалга хийх та бүгд одоо ингээд урлагийн хүмүүс юм бол урлагаа хүнддэг, хайрладаг, сонсогч нараа хүнддэг. Тэр хэдэн тоглолт хийсэн ч тэр том савууд чинь дүүргэж өгдөг. Тэр фэнүүд өстөн биш их нартай хайртай тэднийг бас сэтгэлтэй юм бол та тоглолт хийж хэдэн 100 сая ашиг олчоо. Тэрнийхээ нэг 10 сая төгрөгөөр нь баярсан сэтгэлээ хэлэхэд нэг дуу хийгээч. Дуу хийхгүйгээ жиж 10 жилийн 20 жилийн 30 жилийн явах юм. 10 жил нэгч дуу хийгээд жиж тоглолт гэдэг чинь тэр жилдээ ч юм уу уран бүтээл гаргаа сонсогч фэнүүдийг өөртөө татаа. Тэгээ тэрнийхээ үр шимээ хүртдэг зүйл болохоос биш. Зүгээр чимээгүй урлагтай холбоотой юу ч хийгээгүй, юу ч хөгжүүлээгүй, ямар ч зүтгэл гаргаагүй гэж нэг гэл гаргаж ирээд нэг мөнгө олдог тийм зүйл. Мөнгөний үнэ биштэй урлагт чинь урлагаа үнэлж нөө хитуудаа тоглолт хийсэн чинь ирээд дэмжээ дагаа дуулдаг тэр фэнүүдийг хүндлээд тэр чинь та нарын дунд дуртай юм биш үү? Бид нар зөвлөө нэг дуу хийгээч. Дуу хийх тийм хүсэлгүй болчих юм уу? Хүсэлгүй болчих юм бол хамтлаг гэж яхаа болооч. Тоглолт хийгээ болооч. Дуу хийх хүсэлгүй бол битээ ингэж энэ нэг сонсогч нарыгаа ингэж зүгээр нэг мөлжөөч. Дуу муу хийхгүй бол сонсогч нар өөрсдөө бас үзэхгүй байх хэрэгтэй. Битээ тоглох мохт юм. Дуу хийхгүй та нар ямар нэг бэлэг барайгүй та нарын дуртай дууч хийгээгүй тоглолтын оч битээ үз. Сонсогч нар өөрсдөө бас өндөр цензур одоо тавьдаг байх маань хөгжмөр байна. Тэгээ хөөгшүүлээд байгаад тах юм. Яа дуу хийгээд голдог, гой дуу хийгээд дэмждэг тийм байдаг. Тэгж надад унд хэлчих чинь бас шинэ юм хийх гэж ирмэцдэг, хичээдэг болж тээ. Сонсогч нар өөрсдөө ер нь тийм юм шаардах хүсэхгүй болохоор ч одоо тэр чинь та нар тийм мөлжөд байж байгаа.
За ерөнхийдөө энэ уриалгын гол санаа нь бусад дуучдыг шинэ бүтээл хийгээч, тэгжээж тоглолтоо хийнэ, үзэгчдтэй шинэ бүтээлээр одоо бэлэг бариач. Сонсогчдод ямар ч бэлэг барихгүй, ямар ч дуу хийхгүй бол хамтлаг гэж байгаа тэрэггүй. Тэгээд тоглолтын ч гэсэн үзээ тэрэггүй гэсэн уриалга байна. Яа, би ч гэсэн ерөнхийдөө энэ уриалгатай 100% санал нийлж байна. Ингээд хэлчингүүдийг гинжиг дандаа ярих юм аа, гинжиндээ пялдганлаа гэж ийм мал юм ярьж магадгүй л тэ зарим нэг нь. Би нэг дандаа ярихыг хүсэж байгаадаа ярьдаг юм биш. Тэр үнэхээр ярих юмтай байж чаддаг, сэдвтэй байж чаддаг, мүлжүүртэй байж чаддаг, урлагтаа үнэн ч байж чаддаг хамгийн гол нь. Видеоны тайлбар хэсэг рүү буцахад Elyama альбом coming soon гэж биччихсэн байгаа. Elyama гэдэг ерөнхийдөө гинжингийн соло цамаг юм шиг байгаа. Тэгээд тун удахгүй бас худалдаанд гарах юм шиг байна. Рэпер гинжингээс гадна өөр Монголын том хит хитэн артистууд соло цамгуудаа худалдаанд гаргана гэж ерөнхийдөө бол зарлаад байгаа. Ингээд харахад бол энэ жил Монголын хипхопын зах зээлээ дуу хуур болоод тоглолтууд, үйл явдлуудаар баялаг тун айтаахан жил болж өрнөж байна. За тэгээд эцэст нь та бүхэн саяны рэпер гинжингийн уриалгатай санал нэг байна уу? Санал нэг биш бол яагаад гэдгээ комент хэсэгт бичээрэй. Дараагийн сэдв бол өчигдөр болоод өнгөрсөн All-in Heat 2 болон оппозит хамтлагийн тоглолтуудад холбогдож байгаа. За хоёр тоглолтын хувьд бол нэг нь төв цэнгэлд хүрээлэн, нөгөөх нь бол Social Play Park дээр болсон хоёр талдаа бол дүүрэх шиг болно лээ. Тэгээд аль тоглолтууд нь бол ямар нэгэн асуудал байхгүй, харуулт хамгаалт сайтай те ерөнхийдөө бол ямар ч асуудалгүй тоглолтууд болоод өндөрлсөн. За эгийн сэдвтэй уялдуулаад шууд дараагийн сэдв бол One Stage хэмээх бас өвжинэрийн тоглолттой холбогдож байгаа All-in Heat 2 болсон Social Play Park дээр 6 сарын 14-нд One Stage хэмээх тоглолт болно. За энэ тоглолтын headliner артистуудыг бол та бүхэн аль хэдийн мэддэг болсон бах. Digital, Quiza, Tatar 3 охин хэмээх хамтлагууд байгаа. За эндээс ялангуяа хамгийн онцлог нь Digital хамтлагийг онцлохгүй байхын аргагүй юм. Тэд нар бол маш олон жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. За тэдний хувьд бол саяхан бөөнөрөө сууж байгаад лайв хийгээд тоглолтын талаар товч бөгөөд тодорхой мэдээллийг өгсөн байгаа. Дижиталыг энэ тоглолтын бас урилгыг хүлээж авсан шалтгаан мэдээж илдэр байгаа гэж бодож байна те. Дижиталаас айгүй олон сонголт ирсэн. Одоо ингээд 100 ч амар олон шоу болж байгаа шүү дээ. Тэгээд шоу болгоны яг зохион байгуулж байгаа продюсерийн багаас саналууд ирээл хэлсэн. Тэгээд манайхан чинь бид нар бол энэ жил ерөөсөө ямар ч тоглолтод орохгүй тэгээд би даасан тоглолт хийхгүй гэд хэдүүлээ зарчмаа тохирсон байсан байхгүй. Тэгээ явж байгаад энэ дээр яагаад сонголт окей гэсэн гэхээр яг нөгөө бүрэлдэхүүнээ тассан. Тийм баг. Тийм. Тэгээд одоо ингээ харж байгаа бол та бүхэн энд байгаа бүрэлдэхүүн бол одоо нэлээд өндөр настангууд бүгд 20 хэдэн жилийн түүхийг дандаа 20-с дээш жилийн түүхийг бичсэн. Тэгээд сая ингээд дууныхаа сонголтуудыг хэдүүлээ хийхгүй юу. Нэгээс нь нэг хамтлагийн нэг 10-аас 12 дуу боллоо гэхэд чинь за 12 дуугаа сонгохын тулд аливаа нэг уран бүтээл яг би даасан тоглолтууд чинь ямар дууг нэмэх вэ гэдэг чтэй. Тэгсэн чинь энд ямар дууг хасах вэ гэдэг уралдаан болсон. Зэх бах тийм. Яг 12 дуугаа сонгохын тулд за энийг хасчих гэхээр нь хайрын чим шиг те. Тэнгүүт яалтгууд хасж байгаа юм л да. Хассаараагаад ер нь бол тэгээ нэг шилдэг гэдэг шиг 12 гэж хасааж байгаа нь энэ ихгүй. Тэгэхээр ер нь бол ингээл эхний дуулаад эхний тэр стилээ яваал тэгэл тэр 50 60 дуустлаа. Ерөөсө бүгд ингээ хүмүүсийг мэддэг дандаа мега хийдэг байхгүй. Тэ. Тэгээ 20 хэдэн жил чи монголоор бас англи хэл мэдхгүй хүмүүс үзэж байгаа шүү. монголоор ч супер юм байна. Тэгээ энэ юу байж байгаа? 20 хэдэн жилийн хугацааг бид нар бас зүгээр нэг өнгөрөөгөөгүй гэдгээл одоо харах боломж байсан. One Stage хэмээх тоглолт нь 6 сарын 14-нд Social Play Park дээр болох гэж байна. Тоглолтын тасалбарыг Shopee цэгийн болон JS25-ын бүх салбаруудаар худалдан авах боломжтой. Энгийн тасалбарын үнэ бол 129,000-аас 99,000 төгрөг болоод хямдарчихсан байгаа. Харин VIP тасалбар бол 500,000 төгрөг гэж байна. За ингээд дараа 7 хоногт One Stage-тэй Social Play Park дээр хамтдаа сагцгаая. Миний энэ удаагийн бичлэг үгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Suck out. Түрээжтэй залуусаа.